Та бүхний өдөөний амар амгалан айлтгая. Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа бид хамтдаа энэ нь манай намын 27 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилт намын баг хурлын 2 дугаар уралдаанаар баталсан Монгол Ардын намын хөгжлийн дунд хугацааны стратеги хөтөлбөрийг намын гишүүд, дэмжигчид болон иргэдэд хүргэж сурталчлах, намын бодлого үйл ажиллагаанд гишүүд дэмжигчид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм а. Ардын нам ба ард иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, харилцаа хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, намын талаарх эерэг дүр төрх бодол санааг нийгэмд улс сууртайгаар нутагшуулж төлөвшүүлэхэд энэ аян чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Аяны хүрээнд иргэд сонгогчдод хүрч санал хүсэлтийг нь сонсож тухайн орон нутагт тулгамдж байгаа асуудлуудыг өөрсдөө нь зөвлөлдөж судалсны үндсэн дээр 2016 оны улсын их хурл болон орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах нь бодит амьдралд суурилсан иргэдэд өгөөжтэй байхаас гадна нам иргэдийн харилцааг бэхжүүлэх, сонгуулийн үеэр иргэдийн дэмжлэг авахд чухал ач холбогдолтой байх болно. Монголчууд эрт дээр үеэсээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй хэмээн аливаа асуудлыг олон хороо хэлэлцэн шийдвэрлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Намын 27 дугаар их хурлаас улс үндэснийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, эх орноо хөгжүүлэхийн тулд үндэсний зөвшөөрлийг эрхэмлэж уриалга гаргасан. Энэ бүхнийг иш үндэс болгож өнөөдөр бидний өмнө тулгамдж байгаа асуудлуудаа ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж бүх нийтийн зөвшөөрлөлийн зарчмаар шийдвэрлэхийг эрмэлзэж энэхүү аяныг зохион байгуулахаар шийдсэн юм а. Энэ 100 намрын 6 сарын хугацаанд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, удирдах зөвлөлийн гишүүд, улсын их хурл, засгийн газрын гишүүд, намын бүх шатны байгууллагын идэвхтэн сонгуультангууд, аймаг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нийтдээ тодорхой зохион байгуулалтанд орж 21 аймаг, 330 сум суурин газрууд, нийслэлийн 9 дүүрэг, 152 хороог хамарч хөдөө орон нутагт малчны хот, тариалангийн талбайд хүрч иргэд сонгогчдтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж ажиллах болно. Энэхүү аяныг зохион байгуулахдаа орон нутгийн ард иргэдэд хамтарч найрсаг харилцаа бий болгож, иргэдэд хамгийн ойр дотн улс төрийн хүчин гэдгээ нотлон харуулж, сайхан сэтгэгдэл төрүүлж ажиллахыг зориул зохилдоо. Бид хийж буй аливаа зүйлээ тухайн цаг үеийн кампанит ажил болгоод орхих биш, байнгын хамтын ажиллагаа, эргэх холбоонд суурилсан итгэлцэл ойлголцлыг бий болгоход чиглүүлэх ёстой юм а. Аяны хүрээнд Монгол эх орныхоо айл өрх бүрт ил захидал илгээж, иргэдийнхээ санал хүсэлтийг авч, түүнийг ажил хэрэг болгох арга хэмжээг бид зохион байгуулах болно. Нэр дэвшигчээ тодруулах, тодорсон нэр дэвшигчээ олон нийтэд таниулах, сонгогчдод нь ойртуулан дотношуулах, ард иргэдийн сэтгэлд хоногссон амьд харилцаа холбоо тогтооход анхаарч ажиллах ёстой шүү. Иймээс аймаг нийслэлээс сум, баг, дүүрэг хороонд аяныг өдөрдөн зохион байгуулах ажлын хэсгийг аймаг нийслэлийн намын хороод шатндаа байгуулж, аяныг хэрхэн зохион байгуулах, аль дүүрэг суманд хизээ ажиллах, наривчлсан хуваар явах чиглэл, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгэ урдчлан сайн боловсруулж, ажлаа нягт уялдуулан ажиллах шаардлагатай байгаа. Энэ гагцхүү намын бүх шатны удирдах ажилтан та нөхдийн хичээл зүтгэл, ажил хариуцах чадвар, бүтээлч, санаачлагтай шууд холбоотой юм а. Энэхүү аян бүхэлдээ 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй арга хэмжээ болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа бид хамтдаа аян нь болгон сүлтэй байж, их ялалтын бууханы эхлэл баттай үндэс суур байх болтугай. Аяны үйл ажиллагаанд амжилт хүсье. Бүгд Сингапур улсад зохиогдсон
Азия төвшөлтөг уралдаан авиаслаг Азия чууд тэмцээнд амжилттай оролцож 2 дугаар байрны шагналыг хүртэж Монгол зөнгөлнийхон омгшил бахархлыг бодрож байгаа хөсөгтөн хамтлагийн гишүүдийг байснаа өрж байна. Хамтлагийн гишүүд хамтын ахлагч Дашторжийн Ариун болд Ванчгийн Батцорыг Омсөрөнгийн Адьядорж Аюнгэрлийн Чулуунбаатар Чавжогийн Амарвайсгадэн Уралбаатарын Уланбаяр Хөсөгтөн хамтлагийн гишүүдэд Монгол Ардын намын дарга Ниегомбын Энхволд Монгол Ардын намын шагнал болох их орны төлөө медаль гардуулна. Докторын тэнцвэрийг Монгол Ардын намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоол 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр дугаар 25 Улаанбаатар хот Монгол Ардын намын шагнал их орны төлөө медалиар хөсөгтөн хамтлагийг шагнах тухай Монгол Ардын намын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс тогтоох нь бүгд наримдах Сингапур улсаас зохиогдсон Азия төвийн шилдэг уралдаан авиаслаг азчууд тэмцээнд амжилттай оролцсон 2 дугаар байрны шагналыг хүртэж Монгол үндэсний язгуур урлагийн гайхамшигыг дэлхийд таниулсан хөсөгтөн хамтлагийн авиас чадвар хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Ардын намын шагнал их орны төлөө медалиар шагнасугай. Хамтлагийн ахлагч Дашторжийн Ариун болд хамтлагийн гишүүд Ванчгийн Батцорыг Омсөрөнгийн Адьядорж Аюнгэрлийн Чулуунбаатар Чавжогийн Амарвайсгадэн Уралбаатарын Уланбаяр за хүндэтгэлийн зураг авалт Азийн шилдэг хамтлаг хөсөгтөн Tandilang or some way, table, how long.
Азийн шилдэг хамтлагаар хөсөлтөн сайн байна уу? Туурга тусгаар ардчилсан Монгол улсын бүрэн эрхэт иргэн таны болон танай гэр бүлийн амар амгалан айлтгаж хүүхдийн инээд төлийн дуу цангинсан дэлгэр зуны мэндийг дэвшүүлье. Эх орныхон гэрээдүйн төлөө оюун сэтгэлийн зориулахыг уриалж алсын характын түшиж амины үгэтийн сонсыг хэмээн илгээж байгаа энэхүү захидал маань дэлхий дэлгэнэж дэвжин дээшлэх эр живаацагта та бүхэнд хүрч байгаад бэлгшэн баярлнам. Та бидний өвөг дээдэс аав ээж ахын дүүстэй 94 жил хамтдаа байж эх орныхон хөгжил дэвшлийн түүхийг цугтаан бичсэн Монгол ардын нам танай гэр бүлд хандж байна. Энэхүү захидал таны сонголтын онц бүрэн эрхэнд нөлөөлөх гэсэн сонгуулийн оролдлого бус санаа бодлон солилцох зорилго тээсэн эргэн нам хоёрыг холбосон нээлттэй гүүр юм. Өнөөдрийг мэдрэх мэдрэмж ард түмэнд илүү оногдсон байдаг. Ард түмнийг залхаасан, итгэл урмыг хугалсан төрийн бодлого, мөксдөж байгаа эдийн засаг, авилга, ажилгүйдэл, ядуурлын сүудрийг хүн бүхэн мэдэрч байгаа болохоор энд нурших юм. Монгол улс цаашид яах вэ гэсэн асуултын өмнө гудайн зогсох эрх байхгүйг манай нам гүнээ ойлгож байна. Уламжлал дээр суурилсан бүхэл шудраг шинжилгээг дүрисгээгүй жинхэнэ ардчлалыг хүчрхэг Монголыг бид эрэлхийлж байна. Эрсэн сэрсэн бодол санаа бүхэн бодит биелэн олдог жамтай. Монгол ардын нам ард олныхон санал санаачлага захиас даалгаврыг бодит ажил хэрэг болгохоор бид хамтдаа аяныг энэхүү захидлаар өрнүүлж байна. Эрхэм та бүхэн улс орондон хөгжлийн гарц дэвшлийн үндэс болохыг учрыг тунгааж утгыг таньсан мэрэгэн санаа бодлоо бидэнд хариу болгон илгээнэ гэдэгт гүнээ итгэнэм. Таны үг хадны цуурай болохгүй хамтдан хөгжих гарц болно. Төр улсыг зөв сэтгэл шудраг зүтгэл холж ухаан эр зориг хийн сэтгэл хүн чанар төвшөтгдөг гэдгийг туулж өнгөрүүлсэн бууралтуу бидэнд сургасан. Бултаараа хэлэцвэл буруугийн учир нэг хүн нэг гэр бүлээс их орон маань эхэлдэг болохоор танай гэр бүлд ийн хандлаа. Та бүхний урмын үг
ухаарлын шүүмжийн аль аль нь бидний алдаа оноог тэгшитгэж зөв үйлсийн төлөө хичээл зүтгэлд ташуур болно. Тулгарх бэрхшээлийн өмнө туулах замын туршид бид хамт дан байна. Гэрийнтэн хойморт гэгэн сайхан бүхнийг хүсэн өрөөй. Монгол Ардын номын дарга Мегомбийн Энкволд. Ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн Монкод. Монгол Ардын номын дарга Энкволд, ерөнхий нарийн бичгийн дарга Монкод нартай хамтаар бид хамтдаа аяны захидлыг 21 аймаг нийслэл 9 дүүргийн эрхэмтлүүлэгчдод гардуулна хэмээн Монгол Ардын номын нарийн бичгийн дарга Булган Туяа, Ган Тулга, Энкволд, Батэрдэн, Хурлбаатар, Эрдэнэбат, Сумьявазар, Содвэлэг улсын их хурл болон засгийн газрын гишүүдийг тайзнаа урьж байна. Бид хамтдаа аяны захидлыг тайзнаа гардан авна гэж Архангай аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Монхонсон, Баян Улгийн аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Султан, Баян Хонгор аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Элдвөчөр, Болгон аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Батэрдэн, Говьолтай аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Эренцэн Дорж, Дархан уул аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Насанбат, Дорногов аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Шагдар Сүрэн, Дорнот аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Батан Сүрэн, Дундгов аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Амар Санаа, Завхан аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Жэминтэв, Орхон аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Батлут, Овархан аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Тогтох Сүрэн, Өмнөгов аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Наранбаатар, Сүхбаатар аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Буд, Сэлэнг аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Эрдэнэбат, Төв аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Энкволд, Овс аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Батсайхан, Ховд аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Галсан Дундуг, Өвсгөл аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Гамболд, Хэнтэй аймгийн Монгол Ардын номын хорооны дарга Гамбямб, Нийслэлийн Монгол Ардын номын хорооны дарга Сандуй, Баянгол дүүргийн Монгол Ардын номын хорооны дарга Батсайхан,
баян зүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга баяр мөнгө. Сонгон хайрхан дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Сум Явазар. Сүхбаатарын Монгол Ардын намын хорооны дарга Төмөрбаатар. Хангол дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Алдар Жохолон. Назайх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Амар сайхан. Дагнуур дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Сандгөчөр. Бакхангай дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Эрдэнэ баяр нарыг үрж байна. Дараа нь Үндэтгэлийн зураг авалт тайм. Бид хамтдаа аян дөрөлцөгчдод халуун нөлөөлтөшл түргэж баяр хүргэе. Бид хамтдаа аяны нээлтийн арга хэмжээг хааж Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Жамингийн мөнгө батайны гүкэл нүхний микрофоны өмнө өрж байна. Монгол Ардын намын өдрөдөх ажилтны улсын зөвлөгөөн улс их орон даяараа зохион байгуулж байгаа бид хамтдаа аяны нээлтэнд оролцож байгаа эрхэм журмын нөхөд аав бүхэндээ Монголынхоо нийт ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Эх орныхон 408 зохисоос Монгол улсынхаа хөгжил дэвшлийн сайн сайхан ирээдүйн төлөө санаа бодлоо хуваалцаж сэтгэлэн уудлахаар бид бүхэн хамтдаа хуран шуулж өнөөдөр эх орныхон 408 зохис руу тусгаар тогтнолынхон ордноос ард түмэнтэйгэн ардын нам хамтдаа байх их утгыг дээсэн бид хамтдаа аяныхаа нээлтийг энэ албан ёсоор эхлүүлж байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн хямралаас хэрхэн гаргах тухай үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хууль, оюу толгой, таван толгой гэдэг улс орны амин чухал асуудлуудыг шийдвэрлэх энэ экзэгтэй цаг мөчид Монгол Ардын нам, Монгол улсын тусгаар тогтнол хөгжил дэвшлийн ачааг нуруундаа үрж, алдаа оноогоон ард түмэнтэйгэн хамт хуваалцаж, ачааны хүндийг уурч ирсэн улс төрийн хүчний хувьд Монголынхон нийт ард түмэн иргэд сонгогчдоо инхүү хандаж байгаамаа. Бүгдээрээ хэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэждэг өвөг дээдсийн минь мэрэгэн үгвэ. Олон түмний маань санаа бодол захиас даалгавар зэмлэл шүүмж Монгол Ардын намын алдаа оноогдыг шитгэж их зөв үйлсийн төлөөх энэ одоо зүтгэлд нь ташууруулно гэдэгт бол бид бүхэн итгэлтэй байгаа. Монгол Ардын нам бол улс орныхон эрх ашигын дээр амин хувийнхаа эрх ашиг болон аль нэгэн практикийн эрх ашигыг тавьж байсан түүх байхгүй, ийм туршлага байхгүй, ийм жудаг байхгүй улс төрийн хүчээн Монгол Ардын намд бол улс их орны эрх ашиг, ард түмний эрх ашиг бол амин хувийн буюу нэгдүгээр эрх ашиг нь байдгаа гэдгийг өнөөдөр энд бас онцлон тэмдэглэхэд таатай байна. Таатай байна. Ингээд өнөөдөр эзэн Чингис хааны маань хэлсэн биеийг нь хураавал сэтгэлийг нь хураа гэсэн энэ их бэлэг сургаалын дагуу Монгол Ардын нам Монгол улсынхан өрх бүрийн гэрийг нь хаалгыг догшие. Хүн бүрийн сэтгэлийг нь хаалгыг догшие. Иргэн бүрийнхэн иргэд сонгогчдынхан итгэлийг нь хаалгыг догшио гэж ард түмэнтэйгэн хамтдаа байх бид хамтдаа энэхүү аяныг энэхүү албан ёсоор эхлүүлж байна. Ард түмний маань захиас даалгавар, санал бодол,
зэмлэл шүүмж бүхэн Монгол Ардын намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдж Ардын нам ард түмэнтэйгэн хамт эргэж сонгогчтойгоо хамт мөрийн хөтөлбөрөөн бичих энэ их ажил өнөөдөр ийхүү албан ёсоор эхэлж байна. Ардын нам ард түмэнтэйгэн байх, хамттан байх их аяны ажилд амжилт хүсье. Тулгамд гарал дүрлэх гал ариун байг тусгаар тогтнол мөнх байг бай. Баярлалаа. Соёл урлагийн их сургуулийн урлаг судлалын докторант төгөж ирэн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монголын хүүхдийн урдны дуулаачийн дугуйлангийн багш, Алтан уянгийн удирдсан Монголын хүүхдийн урдны найрал дуучин дуулаа баяр хүргэе. Та бүхний гэрийн тэн хоймортой гэгэн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа.